Улсын их хурлын сонгуулийн 29-р тойрог хаан улс дүрт Бедан нэр дэвшигч Номтой Баярыг шүүхээс сатуулаад байгаа. Энэ нь улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болгохыг сурвалжууд тайлбарлаж байгаамаа. Тэгвэл хаан улс дүрт Бедан нэр дэвшигч Номтой Баярын сонгуулийн штаб болон түүнийг дэмжигчдийн зүгээс сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэл гаргажээ. Уг мэдээлэлд сонгуулийн ерөнхий хороо 5 дугаар сарын 25-нд нэр дэвшигчээр бүртгэж 6 дугаар сарын 2-нд үнэмлэхийг нь олгосноор Нямтаашрын Номтой Баярын бүрэн эрх нь баталгаажсан. Гэтэл Чингэлтэй дүргийн шүүхээс 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр түүнийг цагдаа хорих арга хэмжээ авч 11-ний шүүхээр сумгах шийдвэр гаргалаа. Зарим эрх мэдэлтнүүдийн захиалгаар хууль шүүхийн байгууллага түүний ёс зүйгүй шүүгчид Монгол улсын үндсэн хуульд заасан арт түмэнд төрөө сонгон байгуулах, иргэдийн сонгох халдашгүй эрх хэрэгчлөөг эдлэх боломжийг хаан богдуулж байна. Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуульд оролцох эрхийг хууль бусаар хааж хориглож байгаа. Чингэлтэй дүргийн шүүхийн шүүгчийн шийдвэр нь түүнийг дэмжигч болоод тойргийн иргэдийн игдүүцэл зэвүүлцдэг төрүүлэхийн сацуу шүүхийн байгууллагад итгэх итгэлийг хөсөрдүүлж байгааг дурджээ. Түүнчлэн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-5-д заасан иргэний сонгох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно. 14-13-т 35-2 35-2 нэгт заасан нэр дэвшигчийг сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасаар байхад сонгуулийн ерөнхий хорооны хуулиа биелүүлэх бодит алхам хийхгүй байгааг дурджээ. Иймээс ийхүү мэдээлэл гаргаж сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлээд байна.